Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Эрдэнэ их сургуулийн докторантыг дэмжих төвөөс эрхлэн явуулдаг Science Doc нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Эрдэнэ их сургуулийн докторантыг дэмжих төвийн захирал доктор Дэд профессор Батэрдэн оролцож байна. Сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн бидний ярилцах сэдэв бол ногоон хөгжил, доктортой хөгжлийн бодлогын талаар ярилцсан. За таны судалгааны сэдэв бол ногоон хөгжлийн бодлого, доктортой хөгжлийн талаар байгаа. Тэгэхээр та энэ судалгааныхаа сэдвийн хүрээнд одоо эхлээд биднэрт товчхон мэдээлэл өгнө үү? За баярлалаа. Тэгэхээр би 2018 онд Монгол Улсын Эрдэнэ их сургууль дээр ногоон хөгжлийн чиглэлээр бол докторийн зэрэг хамгаалсан. За ер нь бол 2008 оноос өнөөдрийн хүртэл бараг 10 хэдэн жил яг энэ ногоон хөгжил, за доктортой хөгжил гэсэн томьёолын дор бол судалгаагаа хийж мөн багшилж байна л да. Тэгэхээр хүмүүс яг нэг хэсэгтээ ногоон хөгжил гэдгийг нэг сайн ойлгодог. Хэрвээ ойлгож байгаа хэсэг нь бол зөвхөн мод ногоон байгууламж гэдэг юм уу маш жижиг хүрээнд ярьдаг байсан л да. Гэхдээ ер нь ногоон хөгжлийн бодлого буюу доктортой хөгжлийн зорилго гэдэг бол маш том агуулгатай. Өөрийн гэсэн бас нэлийн түүхэн ийм хөгжлийн үр дүнд өнөөдөр одоо биелэлээ болох гэж бүтгэж байгаа ийм бодлого л доо. Тэгэхээр би ногоон хөгжлийн талаар ярихдаа бас нэг хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад одоо өнөөдрийн хүртэл хөгжиж ирсэн зарим нэг зүйлийг тодтогч ярих дуртай. Тэг яагаад гэвэл энэ нь ногоон хөгжлийн тухай ойлголтыг бат бөх одоо ойлгож авахд нэмэртэй байна. Тэгэхээр шинжлэх ухаан үүсгэхээс өмнө бол хүн төрөлхтөө угаасаа л байгаль дэлхийтэйгээ уялдаж нэг өсөндөө байгалийн иргэшээлд ор амьдарч байсан гэж хэлж болно тийм ээ. Харин шинжлэх ухаан үүссний дараа бол магадгүй байгаль орчин их дэлхийгээ одоо өөрсдөө эзэгнэж юм өөрсдөө иргэшээж амьдрах тийм тэмүүлэлтэй болсон гэж бас хэлж болно. Тэгэхээр өнөөдрийн хүртэл хүрчсэн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг аж үйлдвэрийн хувьсгалуустай харьцуулж ярих юм бол их гоё сонирхолтой байдаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал бол бидний олсон гол хүн төрөлхтний олсон гол ололт бол уурын хөдөлгүүрийг бий болгож чадсан буюу түүний үр дүнд маш жижиг хэмжээний цахилгаан их усүрийг бий болгосон. Үүнээс улбаатайгаар хүн төрөлхтний амьдралын хэв маяг өдөр тутмын дадал зуршил нь өөрчлөгдөж өөрөөр хэлэх юм бол газар тариалан одоо гар урдал эрхэлж амьдардаг байсан хүмүүс маань илүү нөө шинжлэх ухааны болт амжилтанд тулгуурласан технологи бүхий тэр одоо техник хэрэгсэл дээр амьдрах дадал зуршил руу шилжиж эхэлсэн байх шийд. Ингээд дараа нь 2 дугаар хувьсгал болоход бид нар цахилгаан гэдэг зүйлийг илүү хүчтэй их усүрээс гаргаж авдаг болсон тийм ээ. Одоо нефтнээс, нүүрснээс, газнаас гэд үүнийхээ үр дүнд бид нар аж үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний одоо хөгжил бол нөгөө бөөний үйлдвэрлэл гэсэн маш том хөгжлийн эренг илүү орж ирсэн. За энэ одоо аж үйлдвэрийн 2 дахь хувьсгал бол 1960-аад он хүртэл үргэлжилсэн гэж одоо судлаачид тэмдэглэдэг. Яг энэ үед бол магадгүй өнөөдрийн хүн төрөлхтний сайхан өндөр хөгжилтэй нийгмийг бий болгосны гол үндэс гол одоо тэр эхлэл суур нь бол энэ аж үйлдвэрийн 2 дахь хувьсгалын үе гэж бас судлаачид үздэг. Харин нэг сөрөг талтай зүйл нь магадгүй хүн төрөлхтөн зөвхөн эдийн засгийн үр өгөөж ашиг олох гол зорилго руугаа тэмүүлсээр нэг эргээд харахад хүн өөрийнхөө амьдрах орчныг дороотуулсан байна гэдэг ийм хандлага бол 1960-аад оны сүүлээр 70-аад оны эхээр одоо дэлхийн одоо судлаач эрдэмтэд дуугарч эхэлдэг болсон. Ингэснээр одоо яг энэ үеийн одоо гол шинжлэх ухааны бүтээлүүдийг тооцох юм бол магадгүй та сонс бас мэддэг л байх л та. Ромын клубаас гаргасан эх 100 жилийн одоо математик судалгааг гаргаж ирсэн байдаг. Тэр нь чимээгүй хавар гээд алдарт одоо бүтээл гарч ирсэн. Энэ бүхтэй холбоотойгоор байгаль дэлхийгээ хайрлахгүйгээр цаашаа ингэж үргэлжлүүлэх юм бол хүн төрөлхтөн өөрөө амьдрах аргагүй орчинд хүрэн шүү гэдэг ийм одоо нөхцөл байдлыг илүү нөгөө шийдвэр гаргагч нар буюу улс төрийн одоо хүрээнийхэнд хэлж эхэлсэн. Ингэснээр 1972 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн буй орчны талаарх анхны тийм одоо хуралдаан Стокгольм баха хуралдаж эхэлсэн түүхт. Тэгэхээр ногоон хөгжил гэдэг бол ийм л улбаатай түүхтэй ийм зүйл байгаа. Харин орчин үеийн ногоон хөгжлийн бодлого яаж эхэлсэн гэхээр
2015 он нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлт тэмцэх комиссийн одоо COP 21-р хурал дээр дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын 195 улс орн яг сайн дурын үндсэн дээр байгаль дэлхийгээ хайрлах, илүү эрүүл орчинд амьдрах ийм нийгмийг дэлхийгээрээ хүн төрөлхтнөөрөө нэг чигтээ харж явъя гэсэн уриалгын доор тогтвортой хөгжлийн зорилго 2015-аас 2030 гэсэн ийм хөтөлбөрийг л баталсан түүхтэй. Яг энэ цаг мөчөөс эхлээд дэлхийн орнууд аль хор аюулгүй, аль хор одоо үүдгийн цэвэр, аль хор байгаль дэлхийдээ ээлтэй байх ийм үзэл бодлыг одоо үзэл баримтлалыг дэвшүүлж ирсэн байдаг. Ер нь ногоон хөгжлийн талаар одоо манай улсад ямар шийдвэрлэх алхмууд хийж байна таны бодлоор? Тийм. Тэгэхээр яг хоо зөвөр би түрүү хэлсэн ер нь бол 2015 оны тэр тогтвортой хөгжлийн зорилго 17 зорилго бүхий бичиг баримт зүгээр тэр өдөр гарч ирээгүй л дээ. Ер нь бол олон улсын байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн дахина хүн төрөлхтний хөгжлийг илүү сайхан болгохын тулд маш олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нэг нь бол 2000-аас 2015 оны хооронд хэрэгжүүлсэн одоо мянганы хөгжлийн бодлого гэж байсан. За үүний үргэлжлэл болж 2015 онд энэ тогтвортой хөгжлийн бодлого гарч ирсэн. Харин Монгол улсын хувьд бол 2015 онд ногоон хөгжлийн бодлого гэдэг бодлогын бичиг баримтаа бас баталж гаргаж ирсэн. Түүний дараа тогтвортой хөгжлийн зорилго бас бичиг баримтыг гаргаж ирснээр олон улсын өмнө хүлээсэн өөрсдийн үүрэгтэй зас өөрсдийнхөө оролцоог илүү тотгож өгөх ийм алхам руу орсон. Дээр нь Монгол улсын хөгжлийн хөтөлбөрүүд төр засгийн байгууллагуудын мөрийн хөтөлбөрүүд ч гэсэн тогтвортой хөгжил буюу аль хор эрүүл аюулгүй ногоон орчинд амьдрыг гэсэн одоо шийдвэр гаргагчдын үзэл санаа бол сууж ирсэн. Өнөөдөр ч гэсэн тодорхой алхамаараа урагшилж байна. Тухайлах юм бол 2020 он хүртэл сэргээгдэх эрчим хүчийн 20%-ийг нийт эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн бол одоо 2030 он гэхэд 30% хүрнэ гэдэг ингээд зорилго дэвшүүлээ явж байна л та. Зүгээр ногоон хөгжил Монгол улсад ямар хамаатай юм бэ гэж магадгүй зарим харж байх тохиолдолд бол хамгийн их хамаатай. Учир нь өнөөдөр Монгол улсын газар нутгийн 70-аас 75% нь бол одоо дороотолд орох, хөрсний дороотолд орох цөлжих тийм эрсдэл нүүрлсэн байх шийт. Бүр 4-5% нь хүн битгий амтан амьдарч болохооргүйгээр одоо дороотсон байх, шинжтэй байх. Энэ болгон дээр нь усны хомс, цэвэр усны хомсдол, дээр нь одоо байгаль орчны одоо уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нөгөө бэлчээрийн дааз муудахч гэдэг юм уу. Ингээд бидний өдөр тутмын амьдралд илүү одоо юу гэдгийг сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж байгаа энэ сорилт бэрхшээлүүд. Магадгүй та анзаарсан бол нодлон өвөл бороо 12 сард бороо орж байсан тийм ээ. 6 сар цас орж байсан. Энэ болгон бид нар тэмээ тоохооргүй хамаагүй гэд хэлээд байж болохооргүй зүйл. Тэгэхээр аяанд уур амьсгал өөрөө өөрчлөгдөж байгаа бол бидний нийгмийн одоо хүмүүсийн амьдралын хэм маяг даган ховсон одоо дасан зохицох чадвараа дээшлүүлэхийг шаардж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсад бол ногоон хөгжлийн бодлого бол туйлын чухал зүйл гэж миний хувьд боддог. Тогтвортой байдлын энэ санаачлагуудын амжилтыг үнэлэхийн тулд яг ямар хэмжүүр ашиглаж байна? За тэгэхээр 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилго гэдэг бичиг баримт өөрөө түүний хэрэгжлийг хангах индексүүдийг гаргаад тавьсан байдаг. Жишээлх юм бол одоо тэр 17 зорилгыг харах юм бол одоо ядуурлаас ахвал эрүүл мэнд эрчим хүч хөдөө аж ахуй газар тариалан гэж цаашаа явдаг хот суурин газар гэдэг. Энэ болгон 17 зорилго дотор бол ард нь үлдээгүй нэг ч асуудал байхгүй гэж бүр нэгдсэн үндэсний байгууллагаас зарладаг. Тэгэхээр энэ одоо тогтвортой хөгжлийн зорилгыг нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилгын дашборд гэдэг ингээд тийм байгууллага индексжүүлж яадаг. Жил болгон улс орнууд энэ одоо тогтвортой хөгжлийн зорилгынхаа тэр заалтуудын хэр биелүүлэх шатныхаа аль хад явж байгаагаа тайлан сайн дураараа гаргаж өгдөг. Тэгэхээр яг тэр үзүүлэлтээр бид урагшилж явж байгаа. За би сүүлийн харснаар Монгол улс 195 улс орноос за магадгүй би андуурж магадгүй жил 90 гаруй ингээд хэлбэлзээд жил болго өөрчлөлт явж байдаг. 90 дугаарт нь ч юм уу явж исэн шиг санагдаж байна. Тэгэхээр энэ нь олон улстай тий. Тэгэхээр энэ нь бол бид бас тийм муу үзүүлэлт үзүүлэхгүй байгаа. Тий.
бид зөвхөн 100-аад улсаас баг ирдэг дунд тавьцаал. Тэгээ дунд тавьцаал. Ер нь дунд тавьцаал явдаг. Тэгэхээр бид нь бол боломж маш өндөр бий. Яг үнэндээ бидний тогтвортой хөгжлийн зорилго буюу яг зөвхөн тогтвортой хөгжлөхээр эрдэмтэд жоохон маргаантай байдаг. Хөгжил бол тогтвортой байх боломжгүй өрүүлж хөдөлж байж л хөгжинэ гэдэг. Тэгээ энэр томьёоны хувьд бол магадгүй улс төршийн өгсөн тийм баг. Түүнээс мөн тэр бол үнэн тийм ээ. Гэхдээ угтаа бол тэр байгаль дэлхийгээ хайрлах өөрсдийнхөө эрүүл мэндийг бодох ирээдүйн хооч үе бодох гэсэн энэ асуудлууд нь бол тийм маргалдах зүйл биш шүү дээ. Тэгэхээр хэлбэрийг нь биш агуулгыг нь илүү анхаарч явах хэрэгтэй. Тэр судалгааны индексүүд бол цаанаасаа ингээд норматив гаргаад өгчихсөн. Түүндээ хүрсэн үү хүрээгүй юу гэд тайлангаа бичиж явдаг ийм учиртай. Тэгэхээр бид нар бол энэ ногоон хөгжлийн бодлогыг одоо илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нийгмийн олон институтууд, нийгмийн олон салбаруудын хоорондын хамтын ажиллагаа аюул чухал байх л та мэдээж. Тэгэхээр боловсролын салбарт бид нар энэ ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн одоо холбогдуулж үйж өгвөл зүгээр байдаг. Тийм. Тэгэхээр яг энэ маш чухал асуудал. Ер нь ногоон хөгжил гэдэг чухам юу юм бэ гэхээр тодорхойлт маш ингээ. Өнөөдрийн нийгмийн хөгжилд шаардлагатай тэр эдийн засгийн өсөлтийг байгаль орчин дээлтэй арга технологиор суйрлуулан бий болгохыг л ногоон хөгжил гэж бодлого хэлж байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийн бодлого угаасаа одоо эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, байгаль орчны асуудал гурвыг цугт нь авч үздэг ийм бодлого. Харин үүний нөгөө талд нь засгийн газрын бодлого, боловсролын байгууллагын бодлого, дээр нь иргэдийн одоо асуудал орж ирж байгаа. Тэгэхээр боловсролын байгууллагууд ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн одоо хөгжүүлэхэд нэмэр болох вэ гэдэг хамгийн их нөлөөлөлт үзүүлдэг байгууллага бол боловсролын байгууллага. Бид зөвхөн за болио тэгээд дунд шатны анхан шатны ч гэдэг юм эсвэл сургуулийн сургуулийн өмнөх боловсролоо ярихгүйгээр ихтэй боловсролын хэмжээнд ярихад бол өнөөдөр салбар хоорондын эко боловсролын асуудал маш өндөр тавигдж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол магадгүй уламжлалт ойлголтоор бол эдийн засаг гэдэг бол өөрийн хувийн одоо миний салбар гэж ярьдаг тийм ээ. Эсвэл одоо ангаахын бол энэ манай салбар гэж ярьдаг. Байгаль орчных нь бол зөвхөн одоо юу гэдэг байгаль орчны хамгаалагчдын асуудал эсвэл тэр талын ажилтдаг хүмүүсийн салбар гэж тухайн салбараа өмчлөх маягтай харьцдаг байсан бол одоо шинжлэх ухааны бүхий салбарын гол нэгдэл бол эко боловсрол. Энэ одоо бидний хийж байгаа ажил, бидний шийдэж байгаа асуудал маань хэр зэрэг байгаль орчинд ээлтэй байдаг вэ гэдгийг нь нэгдүгээрт тавьж байгаа. Тийм учраас ихтэй сургуулиудын сүүлийн чиг хандлагыг харж байхад боловсролын хөтөлбөртөө ганц одоо Монгол улс төдийгүй дэлхийн маш олон одоо тэргуун нэмж бичигддэг сургуулиуд салбар хоорондын эко боловсролын маш том хөтөлбөрийг тавьж эхэлж байгаа. Ялангуяа дэлхийн иргэншил гэдэг асуудлыг тавьж байгаа. Зүгээр Монгол улсын иргэн биш, Америк нэгдсэн улсын иргэн биш, бүр дэлхийн иргэншил. Та аль дэлхий дээр л амьдарч байгаа бол хааж сургууль төгссөн, боловсрол олсон бай. Энэ эко боловсролын ойлголтыг ижил тэнцвэх би одоо өөртөө олсон байх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Тэгэхээр энэ бол хамгийн чухал. Тэгэхээр боловсрол дотроо бид нэр юуг анхаарах ёстой гэхээр одоо юу дутмаг байна гэж харах. Зөв миний зүгээр багш хүний хувьд бас судлаач хүний хувьд ингээ анзаархад багш хөтөлбөрийн боловсролд жоохон тийм хангалттай биш, хангалттай чадахгүй юм шиг харагдаж байна надаа. Дээр нь бид нар нөгөө оюутнуудын сайжруулна, оюутнуудаа дэмжинэ гэж байгаа асуудлынхаа зөв зэрэгцүүлээд багш нараа дэмжих, багш нараа бэлтгэх, тэр олон одоо юу гэдгийг шинжлэх ухааны уулзвар зааг дээр хөгжиж байгаа тэр эко боловсрол, эко чиг хандлагыг нутагшуулах тийм ээ. Тэр хооронд холбож өгөх, тэр одоо багшийн ур чадварыг дэвшлүүлэх, багшийн боловсролд багшийн scholarship буюу багшийн тэтгэдэг хөтөлбөрийг илүү явуулмаар байна. Дараагийн нэг асуудал бол засгийн газрын бодлого. Боловсролын салбар руугаа яаж илүү их анхаарал тавьж байна гэдгийг бас шууд нөлөөлж байгаа. Яг үүндээ Монгол Улсын засгийн газрын хувьд бол боловсролын салбар бол хангалттай тийм одоо нөлөөлөл үзүүлж чадахгүй байгаа шүү дээ. Одоо дотоодын бүтээгдэхүүний бараг 1% хүрэх нь хувийг л шинжлэх ухаанд зарцуулж гин гэсэн тоо баримт саяхныг бий болж харж байгаа. Хангалттай биш л дээ энэ бол. Тийм учраас дээд ихтэй сургуулиудад бол эко боловсролыг ямар нэгэн одоо юу гэдгийг улс төрийн ямар нэгэн хатуу шийдвэр гэхээсээ илүү бүр удаан үргэлжлэх төрийн бодлогыг одоо жишээлбэл 2050 он хүртэл Монгол улс хөгжинэ гэж байгаа бол тэр 2050 онд хөгжлийн гол концепц нь бол энэ ногоон хөгжил шүү дээ гэж би одоо өөрийн хувьд бол боддог шүү дээ. Бас нэг хөгжлийн бодлого гэдэг утгаараа тий хөгжлийн бодлого гэдэг утгаараа дэлхийн чиг хандлага тий хаашаа эргэж юу бид одоо яах вэ гэдэг талаас
санал энэ асуудлууд. Бид ажиллаа сайн хийх хэрэгтэй, улс орноо хөгжүүлэх хэрэгтэй, байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Ялангуяа уул уурхай манай эдийн засгийг сонин шүү дээ. Одоо би түрүү хэлсэн эдийн засгийн хувьд бол Монгол улс ногоон эдийн засаг руу шилжих шаардлагатай. Бид тийм нөөц бий. Жишээлбэл бид нэр эрчим хүчний асуудал гараад ирэхлээр өнөөдөр эрчим хүчний хомсдол дэлхийн даяар бий болчлоо шүү дээ. Эрчим хүчний хомсдлоос дөрөөлөд хүмүүс энэ ногоон эдийн засгийн ногоон эрчим хүч гэдэг чинь худлаа юм а гэсэн ийм байр суурь хэлбийгээд байгаа. Ямар туйлын зөв, ямар ч туйлын буруу гэж байхгүй л дээ. Гэхдээ сая би судалгаагаар бас Хятад улс руу хэд хоног судалгаа хийгээд бас нэг урилгаар ингээд судалгааны ажлыг явж байхад тэнд одоо Монгол Хятад улсын нийгмийн шинжилгээ ухааны хүрээлэнгийн захирал Чон Ян гэдэг хүн би нэрийг андуурж магадгүй ярьж байгаа тайлбар хийж өгч байгаа. Тэр хүний хэлдгээр бол 10-аас 15 жилийн өмнө хатгуу түлшний эрчим хүчний үн өртөг одоо өнөөдөр зэрэгдэх эрчим хүчний үн өртөг хоёр газар тэнгэр хоршиг ялгаатай байсан. Харин өнөөдөр зэрэгдэх эрчим хүч дотроо нарны зэрэгдэх эрчим хүчийн өртөг нь нөгөө хатуу чулуун өрсний үүсэж байгаа эрчим хүчний өртөг хоёр яг тэнцсэн шүү гэж. Энэ бол гайхалтай. Тэгээс сүүлийн үед шинжлэх ухааны олд амжилт литиум батарейны хөгжил маш хурдтай хөгжиж байгаа тохиолдолд сэргээдэх эрчим хүч рүү бид нар жишээлбэл эрчим хүчний салбар руу шилжих ийм бүрэн боломж бий. Ер нь бол тийм маш том төвлөрсөн том одоо их үүсвэрээс илүүтэйгээр хэсэгжилсэн локалны тийм ээ тийм жижиг их үүсвэрүүд нь илүү дээр гэж талдаа бол би бол дэмжиж түүнийг бас судалж явдаг. Тийм айгуу тийм сонирхолтой бас нэг тийм санаа гарч ирлээ л дээ танд. Ер нь тийм төвлөрсөн юмасаа илүүтэй одоо энэ өргөн удам Монголын газар нутагт төр тийм цомхон ийм эрчим хүчний одоо баазтай байвал зүгээр гэж та хэлж шиг байна. Тэгэхээр энэний үндэслэл нь яг юу юм бэ? Ер нь бол Монгол улс өөрөө маш удам газар нутагтай, маш зөөхөн хүн амтай. Бид өнөөдөр зөвхөн яг Улаанбаатар хоттой л тэгэхэд бараг хүн амынхаа 50% амьдарч байна. Дээр нь гаднаас ирж амьдарч байгаа хүмүүсийн 100% амьдарч байна. Энд яг үнэндээ би боддгийг бараг 3 сая хүн Монголд Улаанбаатарт одоо байгаа амьдарч байгаа шүү гэж. Тэгэхээр энэ маань юу гэж юм гэхээр төвлөрлийг үүсгээд байгаа нь хиймлэр одоо орчноо бохирдуулж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрчим хүч илүү их эрчим хүчний эрхчлөөнд бид нар хүрчих юм бол энэ төвлөрөл сарнина гэж би боддог. Тийм учраас одоо үүдгээ сэргээдэх эрчим хүчгөл бид нар одоо нийт жилдээ 360 гаруй хоног байлаа гэж бодоход бидний ер нь олон хүний судалгаан дээр бичигдсэн байдаг шүү дээ. 300 гаруй хоног нь бол тодорхой хэмжээний нартай байдаг. Тэр гарч байгаа тэр өдрүүдэд бол хангалттай хэмжээний нарны эрчим хүчээ бөөгнөрүүлэх их үүсвэр болж чадна гэж. Тэгэхээр бид нар энэ технологи руу зөрөгтэй орох хэрэгтэй байхгүй. Түүнээс тэд нар орж чадаагүй байна. Эсвэл хин нэгэн тестлээгүй байна гэдэг ингээд жоох айгаад байгаа. Тэгээ би ингэж боддог. Монгол улсын төр засаг ч юм уу монголчууд бид нар их хардамтгай, их аймтгай, их хашир болцсон юм уу да. Бид хөгжнөө. Гэтэ аргаал болохгүй байна. Бөхөр бол нэг тийм том биетэй нэг нөхөр барилдаад байдаг тий. Мэх байхгүй, ноцолдоод байдаг. Тэрнтэй адилхан Монгол улс маань нэг л аргаал болохгүй байна. Иргэдээс нэг тийм хөдөлмөр хийхэд урамштай бүр нэг ажил хийхээр урамтай байдаг шүү дээ. Бүр мөнгө олж байгаа нь мэдрэгдээд байдаг. Тийм нөхцөл рүү түлхэж өгөх хэрэгтэй. Түүнээс ямар нэгэн байдлаар төрийн дарамт үзүүлж маш олон татварыг янз бүрийн төрлөөр нь тавиад ингээд дарамтлаад байж болохгүй. Энэ одоо хэцүү үед бол хүн бүхнээр гудамжинд хуйшруудаа зарсан чамаагүй ажил хийгээд үр дүнтэй л байвал урамшуулж идэг. Ийм тогтолцоо байдаг. Ер нь бол олон улсад маш олон эдийн засгийн тогтолцоо байдаг. Би саяхан нэг ном уншиж байсан. Тэрэн дээр тийм ажил хийгээд амьдралаа авч явж байгаа хүмүүсийг тэтгэж өгдөг татвар гэж байна. Юу одоо юу гэдэг юм бэ? Татаас шиг өгдөг тийм урамшууллын хэлбэр байгаад байгаа байхгүй юу? Манайд бол би түрүүн дахин хэлэхэд бол аргаал болохгүй байна да. Тийм тэгэхээр нөгөө яг энэ салбарыг одоо ногоон хөгжлийн салбарыг судалж байгаа судлаач хүнийхэн хувьд урамшууллын тогтолцоо нь яг одоо энэ ногоон хөгжлийг хөгжүүлэхэд яг юу байвал зүгээр гэдгийг таны хувьд. Тийм тэгэхээр улс орны хөгжлийг миний бодлоор бол хувийн хвшил авч хөгжүүлж явдаг. Бизнес эрхлэгч нь илүү таатай орчинд гурамтай, зоригтой ажиллаа хийж байгаа бол тэр нийгэмд үзүүлж байгаа тус нь гарч ирж байдаг. Тэгэхээр хувийн хвшлийг дэмжих бодлого нь яг энэ тал дээр маш тодорхой байх хэрэгтэй байхгүй. Жишээ нь нийгмийн хариуцлага гэж нэг зүйл байдаг. Компани нийгмийн хариуцлага. Орчин үед нэг компани нийгмийн хариуцлага, ялангуяа ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж байгаа компани нийгмийн хариуцлага юунад тургуулж байна? 4 зүйлээр тургуулж байгаа. Нэгдүгээр компани нь ашиг олдог байх хэрэгтэй.
Тэгтэл өнөөдөр манад компани нэртэй цааснууд зөндөө явж байгаа зү. Компани байгуулж байгаа бол тэр ашиг олдог үүрэгтэй байхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд. Хоёрдугаар тэр нь хуулийн дагуу байх хэрэгтэй. Гурав дахь хүчин зүйл нь болохоор ёс зүйн харилцаа. Ёс суртахууны хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй болж байна. Дөрөвдүгээрт нь бол буйны үйл ажиллагаа. Нөгөө нэг нийгмийн эмзэг давхар руу хэрэг хандаж ажил хийж байгаа. Тэгэхээр одоо ингээд орчин үеийн компани нийгмийн хариуцлагын дүгнэлтийн тэр үе шат бол ингээд тодорхойлж ирж байгаа жишээтэй. Нөгөө талдаа төр өөрөө яах вэ гэхээр одоо жишээлбэл ногоон бизнесийг хөгжүүлэхийн тулд бид нэр эдийн засгийн чадвартай байх хэрэгтэй. Тэр эдийн засгийн чадвар ногоон бизнесийг дэмжсэн эдийн засгийн чадварыг бий болгохдоо төрийн зөв бодлого хэрэгтэй байхгүй юу? Ногоон шошго. Та дэлгүүрт орлоо 2 бүтээгдэхүүн байна гэж бодоход та нэг нь эко шошготой байвал та эко шошготойг л авна үсттэй. Тэгэхээр ийм байдлаар урамшуулж идэг. Тэгвэл Монгол улсад энэ жижиг бизнесүүд их зардал багтаагаар яаж энэ ногоон арга барилыг хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь судлаач хүний хувьд өөрийнхөө санаагаа хэлж өгөөч. Тэгээ ер нь бол сүүлийн үед бол бизнесийн байгууллагууд ногоон тал руугаа маш их шилжиж байгаа. Тэгэхээр ногоон руу шилжинэ гэдэг бол заавал инновац шаардлагатай. Инновац хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Монгол улсын хувьд ч гэсэн маш олон жижиг дунд үйлдвэрлэлүүд ногоон бизнесийн чиглэл рүү маш хүчтэй явж байгаа. Тэгэхээр үүнийг бид юугаар хийж болох вэ гэхээр ер нь бол олон эрдэмтэн судлаачдын гаргаж ирсэн ногоон бизнесийн стратегиуд байдаг л да. Тухайлах юм бол хийж байгаа бүтээгдэхүүн нь эко байх зорилго тавих хэрэгтэй. Эсвэл үйлдвэрлэлийн дамжлага шугамаа эко болгох шаардлагатай гэх юм уу. Жишээлбэл Монгол улсад бол одоо янмал гэдэг омсны үйлдвэр байдаг шүү дээ. Тэр бол хаягдлагүй үйлдвэрийн нэг том жишээ. Тэд бол омс үйлдвэрлэдэг. За үйлдвэрлсэн омсныхаа зарим нэг хаягдлыг бол газ хий болгодог. Болгосон газаа эргээд үйлдвэрлэлийнхаа зарим эрчим хүчний хангалтыг бий болгодог жишээтэй. Энэ бол супер одоо ногоон үйлдвэрлэлийн нэг жишээ. За хоёр дахь нь бол одоо юу гэдэг хаягдл түүхийдүүдийг ашиглаад таран шааны тагч гэдэг юм уу сандал ширээ хийх гэдэг юм уу гэх мэтлэнгээр ногоон руу шилжиж байгаа. Ер нь бол ногоон руу шилжих гол арга нь тухайн төр засгаас гаргаж байгаа механизмыг ойлгохтой чухал байна. Яагаад гэвэл ногоон руу шилжээд эрчим хүчний хэмнэлтээ гаргаад байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр жижиг дунд үйлдвэрлэлийн тэр үйл ажиллагааг дэмждэг юу гэдгийг эрх зүйн орчин маш тодорхой байх хэрэгтэй байгаа. Түүнээс одоо юу гэдгийг маш их мөнгө зардаг ногоон болохын тулд маш их нэмэлт хөрөнгө оруулалт оруулдаг гэдэг ойлголт өрөөсгөл ойлголт. Тийм учраас хэрвээ жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа бизнесмэнүүд яг ийм ногоон чиглэл рүү хандна гэх юм бол энэ нь маш энгийн. Жишээлбэл сүүлдүүд хиймэл оюун ухаан хөгжиж байна. Хиймэл оюун ухааны одоо үр дүнд бол бизнесийн байгууллагууд маш олон алхмуудаа одоо автоматжуулах, машин learning гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэр автоматжуулах хэлбэр рүү оруулснараа тэр илүү их эрчим хүчний болоод бусад одоо эко шин чанарыг тоолгон гаргаж ирэх ийм боломжтой болж байна л да. Тэгэхээр боломж маш их бий. За бидний ярилцлага өндөрлөх тал руугаа орж байна. Тэгэхээр миний асуухгүй үлдээсэн таны ярмаар байгаа зүйлээ авал тодруулж яриач. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын эрдмийн сургууль бол агшин төвчний судалгааны их сургууль гэж явдаг. Би зүгээр манай нэвтрүүлгийг манай докторантууд за мөн цаашлаад боловсрол эзэмшихийг хүсдэг хүүхд залуучууд, эрдэмтэн судлаач нар бүгд хардаг. Тийм учраас би бас залуучуудтай хандаж нэг зүйлийг хэлэх гэж байгаа. Өнөөдрийн одоо дэлхийн олон улсын харилцаа маш өндөр хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед бол нэг улсын боловсрол, нэг улсын мэргэжил гэж өрөөсөө байхгүй болсон. Энэ маань би түрүү хэлсэн дэлхийн боловсрол, дэлхийн иргэншил гэдэг нийтлэг глобал ойлголт бий болсон. Тийм учраас Монгол Улсын эрдмийн сургуулийн олон улс орон судлалын тэнхим одоо маш олон чиглэлээр бол сургалт одоо магистрийн судалгааны магистр докторийн сургалт явуулж байгаа. Ялангуяа тухайлах юм бол бизнес хэд зөвхөн л бизнесийн удирдлага байхаас илүү олон улсын бизнесийн одоо салбарт суралцсанараа бол энэ олон улсын харилцаа, олон улсын худалдаа, олон улсын бизнес гэд энэ ялгаатай ойлголтуудыг таньж ялгаж мөн энэ одоо глобал одоо онлайн худалдаагаар дамжаад энэ глобал бизнесийн одоо мэдлэгийг эзэмших юм боломжтой гэж би бодож байгаа. Тэгэхээр сүүлийн үед залуучууд маань гадагшаага маш их бизнесийн болоод хувийн ажлаар зорчтой холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжлүүдийг бол манай сургууль дээр эзэмших бүрэн боломжтой шүү гэж би бас энэ дашруулд хэлье. Тэгээд хэрвээ энэ талаар
сонирхож байгаа залуучууд байгаа бол яг одоо манай сургууль таандаараа хаврын одоо бүртгэл эхлээд явж байгаа гэж хэлье да. Тэгээд Монгол улс хөгжин бадрах болтугай гэж өрөөе. За бидний нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээд энэ урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн Батэрдэн багштай баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэнд амжилт хүсье.